Хятадын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Ли Хао. Генералын айрам. Би өтөлжээ. Хангалттай хөгшөрч. Нүдний цөцгийг цагаа бүрхэж, энэ ширээ сандал, байшин барилга, модод бүгдээрээ бөөн саарл манан болж үзэгдэнэ. Энэ бүхэн миний хараанаас аажмаар холдож, зөвхөн хүрлцэх мэдрэмжтэй найдан тэднийг таньдаг боллоо. Заримдаа нүдний өмнөр эрвэхэ шиг эргэлдэх шиг болдогч, сайн харвал өөр юм болоод хувирчихна. Хэлж мэдэхгүй. Дээрээс өлгөөтэй гэрэл, хөвөн, жижиг тол, эсбөгөөс салхинд найгах модны найлзуур байдаг. Нүдэн дунсан цагаанаас болж миний амьдрал авах юмгүй болж бүх юм байрандаа байхаа болив. Уг нь усны аяг, халуун сав хоёр орон дээр, таяг орны баруун талд түшээтэй. Хоолны халбаг орны дэрэгдэх цайны ширээн дээр байх ёстой юм. Цагаагаа авахул хагалгааны дараа бий болгосон зуршлаараа тэднийг ингэж байрлуулсан тул өрөө минь жаахан тиймэрхүүлдэ. Өрөөнд байх ёстой олон юмыг гарт дасаагүй улмаас гаргаж орхив. Гэлээч өрөөнд үргэлж ямар нэг юм хангир жингэр дуугарна. Би өтөлжээ. Дөнгөж сая тавьсан юмаа дорхноо мартчихна. Амьдрал минь авах юмгүй болсон гэдг нь бас өөр утгатайч түүнийг одоо ярихгүй. Намайг гадагш гармагц энэ замбраагүй байдал өөрчлөгдөж тэднээс хол байхдаа бодохгүй байхыг хичээдэг юм. Надад өөр бодох юм их бий. Би гэрийнхээ гадаа суун. Нүдийн минь үүл бүрхсэн ч элч дулааныг илүү мэдрэх болж өглөөнөөс өд хүртэл агаарын дулаан аажмаар нэмэгдэж байгааг би сайн мэдэрдэг. Тэрч бүхэл хэр зузаан, хэр өргөн нэмэгдэж байгааг ч мэддэг. Би яг алсыг ширтэж байгаа мэт суудаг юм. Тийм ээ. Алсыг ширтэж байна. Нүдний өмнөхөө сайн ялгахгүй ч урдийн хүмүүс үйл явдлыг их тодорхой харна. 30 жилийн өмнөх хэн нэгэн хүний нүүрэн дээрх ганц үрчлээс 40 жилийн өмнөх хэрэглэж байсан ширээний дээрх лаанд түлэгдэж харалсан толбыг маш тод үзнэ. Би лааны дэргэд суугаад өөрөглөж шатаж дуусахын ч мэдсэнгүй. Тэрж бүхэл ширээ түлэгдэж буй үнэрийг ч мэдэрсэнгүй. Би гэрийнхээ гадаа суун. Толгоогоо ганцгалж сууснаа дахиад л алсыг ширтэв. Нүднийхээ өвлнээс болоод юу ч харахгүй л д. Гэвч ингэж суух маань их өнөмшөлтэй харагддаг. Ингэж суугаа минь нэг хүнийг олон жилийн өмнө өөд болсон генералыг дуурайж буй хэрэг юм. Энэ бол огт санамсаргүй үйлдэл. 3 сарын өмнө миний энэ байдал түүнийхтэй адил гэдгийг генет мэдэж билээ. Би генералыг улам их дурсдаг болов. Дурсах болгонд хөл доорх газар чичрэх шиг болж, агаар намайг нэвтлэн би үзэгдэх бийгүй болж, тэтгвэрт суусан цэргийн дарга нарын асрамжийн газар очиж, түүний 21 настай залуухан асрагч болж хувирна. Түүнийг дурсах тоолонд үүл бүрхсэн нүдэнд минь нулимс дүүрнэ. Би хангалттай өтөлсөн. Хоногийн тоо гүйцэхт өгснийг мэдэж байна. Эрлэгийн элч дэргэд минь хүн дээр амьсгалж байгааг сонсож байна. Надад айх юм алга. Түүнийг би төрөл садан найз шигээ санаж, зарим үгийг санаанд орсон хүн үйл явдлаа түүнд хуучлана. Генералаа дурсахдаа түүнтэй генерал ба түүний айрмын тухай ярьдаг. Тэр эрлэгийн элч ч гэлээ надаас илүүг мэднэ гэж юу байх вүлээ? Генерал айрмаа 2 том модон авдартхийн. Өнгөрсөн цаг руу ширтэн суухдаа би тэр 2 модон авдрын халцарсан ногоон бодог, зэвэрсэн цоож, модны үл мэдэг үжирсэн үнрийг мэдэрнэ.
Асрамжийн газар байхдаа авдрыг өдөр бүр өрөөнөөсөө гарган нээж нэр сийлсэн жижиг шошгуудыг аваад нар шингэх үеэр дахин хурааж авдартаа хийх нь түүний амьдралын гол утга учир, бүх утга учир нь байлаа. Тэр өөд болтлоо энэ ажлаа таслаагүй билээ. Уг нь цагаан өнгөтэй байсан одоо халтар болсон эдгээр модон шошго бол түүний айрм юм. Эдгээрийг хаанаас ирснийг мэдэхгүй. Ойр хавийн хүмүүсээс асуугаад ямар ч хариулт олоогүй юм. Миний бодлоор шошгон дээрх нэрс тэр жил генералыг даган байлдаж яваад амиа алдсан цэрэг ирсийн нэр байж таарна гэж түүнд хэлсэн юм. Энж хоосон таамаг биш байхаа. Хожим модон шошгуудыг цэгцэлж байхдаа харахад зарим нь цагаан морь, харалаг морь, гарбуу гэсэн бичгтэй. Зарим нь ямар ч бичиггүй хаашаа ашхан зурсан дугуй дүрстэй байж билээ. Генерал ам үрэгдсэн зарим цэргийнхээ нэрийг мэдэхгүй байсан байж болох юм. Би алсыг ширтэх мэт суухдаа генерал хонгорцог модны дор авдрынхаа цоожийг нээхийг харсан. Тэр тэдний дундаас нэг шошгыг алгуурхан гарган авч хэсэг ажснаа. Гараараа илбээд хөл дороо тавив. Бүх шошгоо ийхүү урж тавина. Шошгууд хонгорцог модны сүүдрээс хальж наранд гарч бараг хашаа дүүргэжээ. 1000 шахам шошго байсан байх. Тэднийг ангиж өрөхөд их хугацаа хэрэгтэй. Тэр хоёр авдар шошгыг бүгдийг гаргаж тавьсны дараа босож зогсоод хүзүү гар, нуруу, хөлөө хөдлөснөө армийнхаа өмнө очиж зогсно. Нарны гэрэл навчсын сүүдэр хоршин царайгийн толботуулан цанхилгана. Генерал жагсаалын өмнөөр эгнээ мөр болгоныг ажиглаж явсаар алсыг ширтлээ. Тэр жил төрсөн сэтгэгдлээ би одоо хэрнээ санаж байна. Энэ армийнхаа өмнө зогсож байхдаа л тэр жинхэнэ генерал болно. Бусад үед ёрын л нэг сайхан зантай жаахан ганц хардмал өвгөн. Тэр армийнхаа өмнөр алхаж дуусаад өвгөн болж хувирна. Генералаас өвгөн болоход эхлээд нуруунаасаа мэдэгддэг юм. Нуруу нь үл мэдэг бөхтөөж гадаах сандал дээр алсыг ширтэн сууж өдрийн хугасыг өнгөрүүлнэ. Юу боддгийг мэдэхгүй. Одоо би ч өтөлж тэгж суудаг боллоо. Гэлээж тэр өдөржин юу бодож суудаг байсныг одоо хэрнээ таагаагүй. Нүдэн дунсан өвлнээс болж тэгэж удаан цагаар алсыг ширтэж чадахгүй. Гэхдээ заримдаа юу ч бодохгүй бүрэнхийн нүдэрээ мэлрэн сууна. Би генералтай адилгүй. Олон тулаанд орж үхэгсэхээ үзэж явсан хүнд бодох юм их байж таарна. Би өтөлжээ. Ингэж суухдаа генерал юу боддгийг мэдэхгүй ч амандаа юу бувтандгийг гадарлана. Өөртөөгөө ярьж байна гэж бодож болохгүй. Тэр хань нөхөдтэйгөө санаанд орсон хүнтэйгээ эс бөгөөс өнгөрсөнтэйгөө ярина. Энэ нь миний түүнтэй өөд болсон хогшинтэйгөө эрлэгийн элчтэй ярьдагтай адил. Тэр үед би генералтай ингэж ярихгүй л дээ. Тэр надад маш сайн байсан ч бие барьж түүнтэй ярихдаа их хичээдэг байлаа. Тэр одоо миний хувьд олон жил нөхөрлсөн анд нөхөр шиг минь болж дээ. Бид хоёр адилхан л хөгшин хүмүүс. Би генерал тусалж хоёр авдрыг гаргаж өгөөд түүнээс холдон сүүдэр бараадна. Үлдэсэн нь түүний хэрэг. Генерал модон шошгуудаараа оролдож эхлэхэд би элдв юм бодож сууна. Ингэж суух нь цаг хурдан нөхцөөн. Дэмий юм бодохгүй үедээ хулсны саваа барин өт хорхой шоргоолжоор тоглох буюу хүрэлцэх нь өвс навчны чухам хаанаас дуугарч буйг ажиглана. Үй генералын бовтнах дуулдана. Элдв өнгийн юм бодож суудаг учраас хэлсэн үгсийнх нь эхийнхийг тогтоосонгүй. Миний тогтоосон эдгээр үгс өөр хоорондоо ямар ч холбоогүй. Чи явдаа. Чамайг би мартаагүй. Гар чинь хөлдөөд харалжсан байсныг санаж байна.
зүүн гарч нь бидтэй. Муу золиг уган дороорой. Чамайг буугаад гээгүй лөө. Морио тэжээхгүй бол гойргүй. Генерал эдгээр үгсийг хэлэхдээ нүүрний хувирал нь ямар байсныг бос харин дуу хоолой нь миний ой тойнд тоодхон үлджээ. Дуун гэнэт чангарч, гэнэт нам болно. Түүний дуунд өөрийн эрэхгүй цочиж, элдв долоон бодол сарнин хулсан саваагаа алдаж орхино. Яагаад гэдгийг мэдэхгүй. Тэр 2 удаа шошгон дээрх нэрийг заагаад надаас "Жао хэнийг чи мэдэх үү? Ван хэнийг? Лю хэний тухай сонссноо?" гэж асуусан юм. Би "Мэдэхгүй генерала" гэж хариулсан. Хөөх их тэнэгэлцэн шинжтэй байсан да. Ийхүү 2 дахь асуухтаа эхнийхээс элд хөгшөрснийг анзаарсан юм. Миний ой санамжийгүү. Генерал шошгон дээрх нэрийг харан толгойс ихсэрч "Өтөлж дээ. Яагаад ч санахгүй байна. Гэхдээ нэг л танил санагдах юм. Би ч нээрэн зүүнж дээ" гэж билээ. Тэр нүднийхээ булангийн 2 өвчлөөсийг гараараа дарав. Тэр хаяа энэ армийнхаа тухай хууч хөөрнө. Гэхдээ дайн байлдааны тухай биш. Ар саархын юм ярина. Жишээ нь хэн лемб тоглох дуртай, дайжгүй тоглолцдог. Яруу сонсголонтой шүү. Гал зогсоод цэргүүд амархад тоглож эхэлнэ. Хожим шархтан баруун гаргүй болж лембэнчгээ ихсэн. Түүнээсээ болж олон хоног идэж уухгүй ганцран суусан да. Дараа нь ард талын эмнэлэгт хүргэгдсэн. Би 2 сарын дараа түүнтэй санамсаргүй уулзсан юм. Дахиад лемб тоглож эхэлсэн ч баруун гаргүй болохоор нэг л болж өгөхгүй байлаа. Гээсэн лембэ олж авсан 3 хоног хайсан гэж надад хэлсэн. Бас нэг цэрэг их нойртой. Байлдааны дараа амрах тушаал амнаас гарч дуусаагүй байхад зогсоогоороо хөрхөрнө. Бас их шивэртэй. Түүнийг торгон цэргээ болгох санаатай байсан ч шивэрнийх нь үнэрийг тэсэж чадаагүй юм гэж билээ. Үүнийг ярихдаа царайд нь үл мэдэг мөшөөл тодорно. Үл ялэг даажгэнсэн инээд нь түүнийг залуужуулсан мэт санагдав. Үүнийг хэлий гэж бодоод сэтгэл хөдлсөн ч дуугүй өнгөрч билээ. Одоо бодоход хэлэх ёстой байж. Үүнийг бодон өнгөрүүлсэн өдрөө ширтэн суугаад генералд үүнийг хэлв. Тэр гайхснаа чанга инээж "Чи муу жулдраа" гэв. Жулдраа биш ээ. Би аль хэдийн хогшөрсөн. Генерал надад царцаагаар тоглосон, хортой могоо барьсан, өвсний үндэс идсэн гэд олон юм ярьсан. Бас хэн нэгэнтэй яасан ийсэн ялгүй хэргийг нь ярьдаг байлаа. Дайны тухай бараг ярихгүй. Яагаад ярьдгүйг нь мэдэхгүй. Тэр энэ насандаа өчнөөн олон том жижиг тулаанд орсон. Энэ олон байлдаанд ялагдсан удаа бараг үгүй. Тэр шошхон айрам дайнд үрэгдсэн цэргүүд нь байж мэднэ. Өөд болсныхан дараа би түүний тухай материал цуглууллаа. Нэр нь орсон ном болгоныг огт эргэлзэлгүй авав. Уг нь би генералын 2 модон авдрыг авах санаатай байсан юм. Айрам түүнд надаас илүү хэрэгтэй гэж бодсон учраас тэр шошго дөрвөлдсөн шошгууд генералын бунхны өмнө утаа болон хувирсан да. Утаа болон дэгдсэн тэдгээр шошго алсын аян дайнд мордож буй айрам шиг санагдаж морд үүрсэх, хүмүүс хашгирах, шавар шороо туучих цэрэг эрсийн алхаа сум шунгнах чимээ сонсогдсон юм. Генерал айрмаа дагуулan хаашаа одно вэ? Айрмаа дахин харах үед ямар сэтгэгдэл төрсөн болоо. Би 2 модон шошгыг нууж авч үлдсэн юм. Тэр 2 ямар ч нэр усгүй, дээр нь дугуй дүрс зурсан байлаа. Анх 3-ыг авч үлдэх санаатай байлаа. Нөгөө нь цагаан морь гэсэн бичигтэй. Хөдөө торж өссөн миний хувьд цагаан морь их дотн санагдсан. Гэвч би цагаан морио генералд хүргэж өгсөн юм. Цагаан морь өтгөн утаан дундаас амилан босож
эргэж харан үүсэх шиг болоод тоос татуулан давхин одлоо. Цагаан морь генералынх байх ёстой. Нүдэнд цагаан унахаас өмнө би цуглуулсан материалаа үргэлж эргүүлж тэр хоёр модон шошгыг гаргаж үздэг байлаа. Эдгээр номд түүний алдар гавьяаг нарийн тодорхой, заримд нь бүдүүн тойн бичиж, дайны хахир хатуу үед арь зориг авхаалж самбаа ямар ч хүнд бэрх нөхцөлд сайн сайхан чанараараа онцгойрсон тухай тэмдэглэжээ. Харин надад ярьж байсан хүмүүс үйл явдлынхын тухай бичээгүй байж. Чин үннийг хэлэхэд номд тэмдэглэсэн генералыг би өөрийн мэдих генералтай нэг хүн болгон хамаатуулж чадахгүй байлаа. Миний бодлоор тэд нэг хүн биш. Гэхдээ ядчил ямар нэгэн ялгаатай юм шиг санагдана. Миний мэдих генерал бол арь зориг авхаалж самбаа гэх юмгүй тэтгэврийн зожигдоо өвгөн. Цаг хугацаа л баллаж орхив биз. Цаг хугацаа ямар нэг юмыг өөрчлөе гэвэл маш амархан өөрчилдөг. Жишээ нь 21 настай цэл залуу байсан би одоо ийм өвгөн болчихлоо. Цас бороо той ч юм уу хит халуун хүйтэнд генерал намайг дуудаж авдраа номын өрөө рүүгээ зөөлгөн. Шошгуудаа нэг нэгээр нь гаргаж өрөөний булангаас бичгийн ширээ, сандал, дараа нь шалан дээгүүр зэрэглэн орно. Өрөөний үүдэнд тултал өрөөд өөрөө хаалганы гадна гарчихна. Өрөөндөө үлдсэн жирийсэн шошго өөрийн ирэхгүй амьсгал түгжмээр хүндэтгэлтэй санагдана. Зэрэглэж өрсний эцэст тэр хүзүү гар нуруу хөлөө хөдлөснөө айрмынхаа өмнө очиж зогсож байснаа надаар сандал авчруулж цонхоор ширтээд суужгана. Цонхны цаадах модны мөчир дээр унах борон туслууд эсвөгөөс мөчир дээр хөглөрөх мананг харж суугаагүй нь лавтай. Үгүй ээ. Би ч гэсэн өтлөөд ингэж суудаг болсон. Генерал тэгхэд өнгөрсөн он жилүүдэд ширтэн суусныг ойлгодог боллоо. Өнөөгийн над шиг. Улаан хүрэн сандал дээр жишүүлдэн суугаад цонхоор ширтэж буй түүнийг эдүгээ би нүднийхээ үүлийг нэвтлэн тодхон харж байгаатай адил юм. Юу ч биш, зүгээр л цонхыг. Чийг үнэртэж саарл гэрэл сүүмэлзэн. Генерал түүний сандал хоёрыг бүрэнхий саарл орчин давлгаа мэт нөмрөн авч номын өрөө рүү түрэн орлоо. Номын өрөөний хаалга нээлттэй бүрэнхий өрөөнд дээр дооргүй зэрэглэж тавьсан шошгууд анир чимээгүй хүлээж зогсно. Модон шошго дээрх нэрсийн тухай судлаа. Судлах ч юу байх вэ? Мэдэж магадгүй хүмүүсээс асууж лавлсан төдий. Даанч бүгд толгой сэгсэрч билээ. Ам үрэгцэн цэргүүдийн нэрсийг генералд хинч өгөөгүй бололтой. Тэтгэвртэй гарсныхан дараа бол бүрч үгүй. Шошгон дээрх тэдгээр нэрс хаанаас их үүсвэртэй байх вэ? Тэд хизээ шошго болон хувирч хизээ хоёр авдар дүүртлээ олуулаа болоовэ. Асрамжийн газрын штабын дарга Ван надад нэгэн төөх хуучилсан юм. Тэр нэг удаа генералын уурлахыг үзсэн гэдэг. Тэр үед би асрамжийн газар ирээгүй байлаа. Генерал гартаа барьсан нэг шошго руугаа би чамайг дахиж амьдэрсэн ч буудхал болно хэмээн зандарчээ. Штабын дарга айж бүлтэлзэн байжээ. Генерал өнөөхөө хамаг хүчээрээ шидэхэд шошго шал зуран гулсан аж. Нилээд удсны эцэст генерал штабын даргад тэр шошгыг аваад аль гэжээ. Генерал шошгоо аваад гараараа элбэн авдартаа хичээнгүйлэн хийсэн аж. Шошгыг генералд өгөхөд түүний нүд улайсан байсан шиг санагдана гэж Ван дарга хуучилсан юм. Түүний өтөл насны тухай өдөр болгон зэрэглэж тавьдаг айрмынхын тухай миний цуглуулсан материалд тэмдэглээгүй байлаа. Хизээ хойно нэг ухуулагч надаас генералын өтөл насны амьдралын тухай асууж үлээ. Би түүний элдв сонин үйлдэлийн тухай, түүний модон шошгуудын тухай ярьсан юм. Ухуулагч генерал өөрийнхөө эд мандаж авсан үеэ дурсан уу? Дахин дайнд явж
дайснаа дарахыг хүсэж байсан болов уу гэж асуув. Би юу гэж хариулахаа мэдэхгүй хэсэг бодоод үгүй дээ, тэгэж бодоогүй байх. Генерал өтөлсөн хойноо дайны тухай бараг бодоогүй. Тэр зөвхөн юу ч гэхэвдэ. Модон шошгоо өрж тавиад өнгөрснөө дурсаж суусан болов уу? Тийм ээ, тийм л байх ёстой гэсэн. Ухуулагч миний хариултад сэтгэл дундуур байгаа бол та. Би үүнийг яаж бичгэвд? Өөр юм би юу? Сайн боддоо гэж билээ. Хүн өтөлхөөрөө өнгөрснөө дурсаж, элдв өнгө юм бодох дуртай болдог. Би залуудаа элдв 7 юм бодох дуртай байсан. Хөгшөрхөөрөө хийх юмгүй болж хачин юм бодох нь улам даймжирлаа. Гэрийнхээ гадаа толгоогоо ганцглан хэсэг суугаад тэргүүний оргон алсыг ширтэв. Нүдэн дунсан цагаанаас болж холын юм харах боломжгүй ч гэлээ алсыг ширтэх дүүрээсгэн. Генералыг дурсах минь улам олшров. Түүний аль нэг хэсэг нь миний биеийн аль нэг хэсэгт амилж буй мэт санагдана. Зарим үед нэг ам өөр нэг ам болон хувирдаг. Гэвч би өтөлжээ. Өтөлснийхөө дараа тэр үеийн генералын олон юмыг ойлголоо. Гэвч цөөнгүй зүйлийг энэ насандаа үхэн үхтлээ ойлгохгүй л болов. Би үхлийн тухай бодож байна. Миний үхэл хизээ ямар үед ирэхийг мэдэхгүй ч түүнийг хүлээж буугаа мэдэрнэ. Генералын шиг цонхны цаана бороо шивэрсэн өглөө өөд болох байхаа гэж би боддог. Би түүнтэй улам л адилхан болоод байна. 2 хоног ухаангүй хэвтээд бороо шивэрсэн өглөө генерал сэрсэн юм. Эмнэлгийн орчин түүнд танил дасал бус аимшигтай санагдсан бол та. Гараас минь чангахан барив. Гар нь чичирч байлаа. Халууд уугна. Чи тэрв гэж асуув. Нөгөө армийн нэгийнх нь нэр эсхийг би мэдэхгүй. Би хэсэг танигилзээд би биш ээ гэв. Тэгвэл чи тэрв? Би ахаад л биш ээ. Би таны асрагч тэр байна гэлээ. Гарын минь тавьж хажуу тийшээ харлаа. Гар нь суларчээ. Чи надад авдар. Би генералын нүдэн дээр авдрын найв. Ухаангүй хэвдэж байхад нь эмнэлэгт аваад ирсэн юм. Түүнээсээ салж чадахгүйг нь мэднэ. Шошгуудын нэг нэгээр нь гаргаж өрөв. Генерал өндийн уг нь цагаан байсан ч одоо халтар болсон шошхыг үзээд царайдаа мөшөөл тодруулан "Оо моцайлог чийчтэй чи" гараа алгуурхан оргиж цайны ширээ шалан дээгүр урж тавьсан шошгуудыг заав. Гэвч яг алийн заасныг тухайлж мэдсэнгүй. Одоо бодох нэ. Амьсгал хураахаас өмнө хэнийг заасан нь, хэнийг бодож байсан нь тийм чухал биш болов. Генерал ийхүү царайдаа мөшөөл тодруулаад өөд болж билээ. Гаднаа сууж зөгийг дөнгөнхийг сонсов. Хонгорцогт модны цэцэг дэлбэл хийгч сонсов. Нарны илч модны оройгоос унахыг сонссон. Бас урд сонсож байгаагүй олон дуу чимээг сонссон. Урд сонсож байсан ч анзаараагүй учраас юунаас ийм дуу гардгийг мартсан ч байж мэднэ. Удалгүй эднийг ч мартах юм. Би тэднийг нэвтлэн алсыг ширтэнэ. Өдий хүртэл хадгалсаар байгаа өнөөх 2 модон шошхыг элбэв. Амьдрал минь орвонгоороо иргсэн ч энэ 2 шошго байдгаараа. Тэднийг элбэхэд урдийнхаасаа жижигхэн атлаа хүнд болсон мэт санагдана. Төгсөв. Орчуулсан Дарамсэдийн Хүчтбаатар.